Hi guys, за фитнест явахаар шийдээ дасгалаар хичээлж эхлэхээр шийдсэн мөртлөө яг ямар дасгал яаж хийхээ мэдэхгүй байгаа бол нааш суугаарай. Ямар ч хэдэн бяцхан зөвлөгөө хүргэе гэж бодлоо. За мэдээж юуны төрөнд хамгийн чухал нь тань тохирсон нэг дасгалын хөтөлбөр хэрэгтэй. 7 нөгөөдийн өдрүүдийн хэдэн өдөртөө ямар дасгал хийх юм. Тэгээд тэр дасгалын хөтөлбөр таны бие онцлог тохирч гинөө те. Таны зорилгод нээц гинөө. Эдгээр зүйлийг оролцоосон сайн төлөвлөгөө байвал зүгээр. Гэхдээ яг та нэтээс ерхий генерик төлөвлөгөөнүүдийг хайгаад олж болно. Гол нь яг таны зорилго болоод одоо бие онцлог тохирсон төлөвлөгөө гаргахын тулд нэлээх хэмжээний судалгаа шинжилгээ шаардлагатай байдаг. За тийм учраас фито програмын дагуу гаргасан таны бие онцлогт тохирсон таны зорилгод нийцсэн хөтөлбөрийг манайхаас та маш боломжоор хөдөлгөж авах боломжтой. Давуу тал маш боломжтой байгаа. За мэдээж хамгийн ideal хувилбар буюу хамгийн сайн хувилбар бол мэдээж коуч байгаа те дасгалжуулагч. Дасгалжуулагчийн давуу тал нь болохоор яг танд онцлсан ганцаарчилж ажиллах учраас танд дасгалын зөв техникүүдийг суурийг тань сайн тавьж өгнө. Тэгээд мотивацжуулж өгнө. Таныг бас нэлээд чирэнтэй олон давуу талтай. Гэхдээ яг сул тал нь жоо үнэтэй гэдэг ерөөхдөө ойролцоогоор тэгээ саяас дэш гэх мэтчлэн үн байдаг. За мэдээж бас фитнес заалныхаа багшаас мэдээж асуугаад явж болно. Гэхдээ яг фитнес заалны багшаас асуух хэрэг сул тал нь болохоор фитнес заалны багш ганцаараа хичээлж байгаа хүмүүс олоо учраас тэр олон хүнд тэр болчлаа бүгдэнд нь хурж үйлчлээд сайн зөвлөгөө өгөөд бүгдийг хянаад явахд жоо учир тогтолтой байдаг. Тийм учраас та яг фитнес заалныхаа багшийг өөртөө чийж ингээд зөвлөгөө өгөн шилжлээс илүүтэйгээр та өөрөө болж өгөл очоод тий ярилцаад асуугаад лавлаад явах хэрэгтэй. Тэгвэл ер нь их зүгээр байдаг. Тэгээд фитнесийн зааланд орлоо мэдээж та ерөнхий хөтөлбөртэй болно. Өдөр болгоны таны хөтөлбөрийг багш зааж өгнө. Гэхдээ яг тэр тухайн хөтөлбөрт яг таны бие онцлогт тохирч гинөө те бие зорилгод нээсч гинөө гэдэг нь бас асуулт нэг вэ. За ямар ч лсэн та хөтөлбөртэй болчлаа гэж бодъё. За тэгээд 7-ны 4 өдөрчөө 3 өдөр ч юм уу хөтөлбөртэй болчихноо. За хоёрдугаар асуудал нь дасгалаа яаж хийх вэ гэдэг асуудал байгаа. За тэгээд ялангуяа олон хүнтэй фитнес зал бол тэ байнгын тэр одоо багшаас асуугаад за энэ дасгалыг яаж хийх вэ? Энийг хардаа гэдэг бас хэцүү. Яагаад гэвэл тэр олон хүн дээр бас тэ оргил ачааллын үеэр ялангуяа ажлын дараа ч юм уу тэр дүүр хүнтэй үед бас тэгээд ахт хэцүү байдаг. Тийм болохоор дасгалын формыг тэ зөв техникийг сурах майгүй тийм практикл арга зааж өгье. Бас ерөөхдөө зарим хүмүүс мэдчих байгаа байх. Тэгэхээр энэ болохоор YouTube дээрээс сэрчих. YouTube дээрээс яаж сэрчих гэхээр одоо жишээлбэл та маргааш нь бенч пресстэй цэж шалт хийх байлаа гэж бодъё. Тэгвэл бенч пресс гэдэг англиар бичээд арга талд нь форм гэж бичээд хайчих гэсэн. Эсвэл тэ үндсэн суулт squat тэ үндсэн таталт буюу deadlift эдгээр дасгалын нэрийг англиар бичээд арга талд нь форм эсвэл техник гэж бичээд хайчвал ерөөхдөө дасгалын техник форм гараад ирдэг. За тэгээд тухайн гарч ирсэн бичлэгтэр шортууд байгаа. Богино хэмжээний бичлэгүүд рилтэй адилхан. Тэр бичлэгүүдээ үзчихвэл ерөөхдөө бол энэ дасгалыг гэж хийх юм байна гэдэг ерөөхдөө ойлголттой болчихдог. За тэгээд дараа нь болохоор яах вэ гэхээр толинд өөрийгөө хараад тухайн бичлэгийнхаа дагуу одоо адилхан хийх гэж чинь гэсэн. Тэгээд толинд харж хийж явахдаа би юун дээр алдчихээн, юун дээр анхаарах шаардлагатай гэдгийг бас анхаарч л зүгээр. За тэгээд фитнес зааланд очлоо. Мэдээж бас багшаасаа бас давхар хянуулвал хэрэгтэй. Яг одоо өмнө бэлдсэнчлэн хийх гэсэн үг шүү дээ. Тэгээд юун дээр анхаарах хийх ёстойг багш нь хэлээд өгнө. За тэгээд ямарсан энэ зөвлөгөө хүнгээ бас танд хэрэг болох байхаа гэж найдаж байна. Тэгээд 25 хонд ямар ч гэсэн та тэгээд бас магадгүй зөндөө олон хүмүүс зөндөө олон шинэ зорилгод тавьчихсан явж байгаа байх. Тэгээд нэг сар дундаа орж байна. За тэгээд хамгийн гол нь зорилгодод миний хуваалцах гэсэн зүйл бол зорилгодод төрөгдөг нэгэн чухал зүйл бол шинэ зуршлууд гэж би боддог. Зуршлууд болон тэр зорилгод хүргэх процесс нь өөрөө бидний зорилгодод хүргэж байдаг. Хүн нэг шинэ зорилгод сурахад дахин өөр зорилгыг сурах тэр мотивац урам зориг нь бас бий болж байдаг гэдэг юм байлаа. Тэгээд яг ингээд цуврал даалгавартай адилхан нэг даалгавар нураахад
нөгөө талуунууд ингээд давхар одоо игнэд нурдагтай адилхан нэг сайн зуршил нь тэгээд олон өөр зуршлыг бас бий болгох өдөөгч хүчнэл болдог юм байлаа. Тийм болохоор энэ оны бас таны нэгэн шин зуршил фитнес байгаасаа дасгал байгаасаа заавал фитнес заалын хүн дасгал биш байж болно дээ. Зүгээр гэртээ энгийн дасгалууд зүгээр нэрүүл амьдрал хэм маяг зорилгоор энгийн дасгалууд ч байж болно. Тэгээ ямар ч гэсэн чин зорилготой болцгоё. Тэгээд багаас эхлэе багаас хэрэгжүүлж эхлэе. Бас хэтэрхий хэрэгжүүлж чадахгүй олон зүйл бичээд тэрэндээ бас автаад жоохон зориг мохох гээд байх зүйл ажиглагддаг. Тийм болохоор хэтэрхий хүндрүүлж эхлэхгүйгээр багаас эхлэх чухал байт юм байлээ. За тэгээд өөр нэг сонирхолтой хуваалцах зүйл нь гэвэл шинэ зүйлийг хүн сурахад одоо тархиндах мэдрэлийн эсвэл буюу нейронууд илүү идэвхжиж шинээр холбоосод үүсч байдаг. Тэгээд тэр холбоосуудын гадна талд байдаг маялин гэдэг тэр өөхөн бүрхүүл нь илүү зузаараад тэгээд зузаарснаар болохоор тэр нейронуудын хооронд мэдээлэл дамжих хурдан сайжирт юм байна л да. Тэгээд энэ нь болохоор бидний бас амьдралын хүслийг зоригийг илүү бадрааж өгч идэг шинэ челленжүүд шинэ сорилтуудаа нүүр тулж айхгүйгээр шинэ зүйлийг туршиж хийх болгон тэр нь илүү ингээд зузаараад маялын бүрхүүл нь илүү зузаарч илүү нейронууд хоорондоо шинэ холбоосод үүсч хүчдэг гэдэг тийм судалгаа шинжлэх ухааны судалгаа байт юм байлаа. Тэгээд хэвэл энэ онд шинэ зуршлуудыг хөгжүүлээ. Тэгээд өнөөдрийн бичлэг таалагдсан лайк саб хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Бай.